Улсын хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нэр дэвшигч Монгол Ардын намын дарга Энх болд тойрогийнхоо иргэд сонгогчдод хийх уулзалтаа Төв аймгийн Батсан бүр сумаас эхэллээ. Батсан бүр сум нь мал аж ахуй газар тариаландаа түшиглэн хөгжиж ирсэн ч сүүлийн жилүүдэд иргэдийн амьдрал эрс доройтсныг хэлж байсан юм. Бэрүү 5-600 өрдөг. Одоо зүгээр 200-аас 200 чүүжэд авж штэ. Хүүхдээ ээжүүдийн сарын 40 мянган төгрөг нь бол амьдрал хаанаач хүрдгүү. Хүүхдийн эрүүл мэнд, хүүхдийг асрах, эхчүүдэд олгох, тэтгэмж, урамшил, нийгмийн даатгалд тасрахгүй байх, цалинтай эхчүүд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хүүхдийг бүрэн дүүрэн цэцэрлэгт хамруулах асуудлыг мөрөө хөтөлбөртөө тусгасан. Та бүхэн танилцж байгаа. Улсын хэмжээнд 3 ээлжээр сургууль хичээлдэг явдлыг шууд зогсооно. Сургуулийн тоогоо хэмжээг нэмэгдүүлнэ. Энэ 6-7хан төрийн ихтэй сургуулиудыг хувьчлахгүй гэдгийг бол хуульчилнаа. Эрүүл мэндийн салбарыг дэмжсэн бодлогыг явуулж, эрүүл мэндийн салбарын зардлыг 2 дахин, шинжлэх ухааны салбарын зардлыг 5 дахин нэмэгдүүлэх юм арга хэмжээг авнаа гэж мөрийн хөтөлбөртөө бид нар тусгасан. Оюутны сургалтын төлбөрийн асуудал дээр зээлийн тогтолцоог бий болгоно. Тэгээд ажилд гарсан хойноо зээлээ төлдөг ийм эрхцэн орчныг бүрдүүлж өгнө. За ахмадуудын хувьд бол тэтгэвэр тэтгэмжийг, халамжийн тэтгэврийг инфляцтай, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд уялдуулж нэмж байх ийм арга хэмжээг бид нар бол авна. Иргэд Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр нь ард иргэд эрдэмтдийн санал бодлол судалгаанд тулгуурласан хүүхэд залуус ахмад буурлууд гээд хүний амьдралын бүхий л үе тохиох асуудлыг шийдсэн цогц бодлого болжээ гэж талархаж байлаа.